За та нар гачнаас хаад орж ирсэн ба. Манга амью 2012 оны 8 сард манга хэлбэр гарч 2016 оны 4 сарын 6-нд анимаар гарсан Som Zolai буюу амьдралын шүү. Амьдралын аялгаас амьдралын айс гэж орчуулж болохоор анime ихнэ гэж өгөө. Хэрвээ та нар мэддэг бол 39 дэх сувг дээр дэрэм дээр нь гардаг байсан шүү дээ. Ингээд 9 цагаас анимууд. Яг тэр үед энэ анime нэг удаа гарсан байхгүй юу? Тэр үед би ингээд дараагийн ангийн яг баймаг хүлээж үздэг байсан. Ер нь ингэж л анх удаа үзчих гэсэн юм аа. Тийм. Ер нь бол тэр үед аим гоё байсан. Одоо ч гэсэн энэ аим гоё илээ. Баа season 3 байхгүй. Тэр нь аим харамсалтай байт юм аа. За тэгээд биш таарцгаа. Хэдэн цагтаа аим гээд ярилцж байдаг. Ягаад вэ гэхээр гэрчийн мэлдээснээр хөгжмийн хэрэгслийн эзний ач хүн энэ бүхнийг сүйдгсэн хэмээн гайхшсан маягаар хэлж байлаа. Энэ бүхнээс жилийн дараа сургуулийн нээлтэн дээр хоёр хүүхэд өмнө жилийн хэрэгээс болж араас нь муулч идэг. Кото гэдэг нь хэм болохоор бүтэн нэлч. Кото чика буюу манай гол дүр энэ шар үстэй хүн шүү. Хөгцөө шар үстэй дүр шүү заяа. Тэгээ хараа энэ шилдэг болохоор Kurota Takitsu шүү заяа. Kurota болохоор Японы үндэсний хөгжим буюу Kyoto Club-ийн ерөнхийлөгч юм аа. Шинэ хөгжим клубта авах гад зар их юм уу наад байгаад мөрлүүлээд онгочтой. Тийм. Захирал нь авч өгөхөд тусалдаг. Тэгээд нэг шинэ мэдгэд энэ клубын үүсгэн байгуулагч нь манай захирлын найз юм байлээ. Kyoto Club дээр иртэл самар дээр ингээд саацсан хийж хүсэн сууж идэх хэдэн хүүхдүүд байдаг. Тэгснэ кодод нь зөвшөөрөлгүй гарч хүчмрээд тэгээд манай Kyoto ингээд болохгүй гэж хэлсэн яшаа бардгүй маа хөрхий. Яг тэр үед амин сүр бадар шиг манай Kyoto орж ирээл нөгөө хитэн нэрийн сонсоо бүр айгаад гулж байгаа яваад өгчдөг. Тэгээд Kyoto ягаад энд ирсэн бэ гэхээр клуб нэгтгээ орж ирсэн байлээ. Тэгсэн чинь манай Kyoto би чамд итгэхгүй байна гэснээр хөөгөө явуулчихдаг. Kyoto саасан самбыг харснаа яг яасан бөөмөд аваад явчихдаг. Цаас үлдээгээд аваа явуулаа шүү гээ аваа явчихдаг. Kyoto гэртээ очиод энэ Kyoto-гийн флашбэк эхэлж байгаа маа. За миний хүмүүс амар цоотл гаргаад байдаг тийм талтай юм лээ. Энээс бол өөр амар үзэн яддаг. Тэгээд тэгснээс олж Мэрио буюу Мэрио тийм ахлах сургуульд орж чадаагүй юм байлээ. Тэгээд одоогийн сургуульд орж ирээд лабийн өмнөх гişүүдийн үзэлбэр эхэлдэг. Тэгээд Kyoto гээд тийм хэвтэй ятгах шиг хөгжим байт юм лээ. Тэнийхээ утас эдрийн ингээд таслаад юу нэмэн фейлд байсан байхад манай Kyoto надтай адилхан юм аа гэж бодож идэв. Ягаад ч юм лабийн өрөөлөнд ороод юм асууж ирсэн юм уу? Кyoto нэгтгэж ирсэн юм уу бөөмэд. Явтаач нөгөөд нь Kyoto орох гэж байгаа юм уу гэд амар өөдөөс нь гүйж ирээд манай хүн ягаад ч юм шууд тийм ээ гэж хэлцдэг. Тэгэл манай хүн ер нь анхны клубд орж ирсэн байт юм аа. Тэгээд маргааш нь манай Kyoto Club-ийн самрыг өгчөөч гэж Kyoto-гоос асуусан чинь манай хүн солихонгүй гэж хэлээд авч чаддаггүй. Kyoto уурлаад клубд орж иртэл Kyoto цэвэрлэхээ ээжидэг. Маань хоёрыг гаргаж саячаад иргээд манай Kyoto дуртай дургу гаргаж явах гад явж ирсэн чинь нөгөө гурав ягаад ч юм хүлээж идэг яаж ингэж мэдсэн ч бодчихгүй бөөмөд гэтээ хүлээж идэг ихснээ тий дахиад одгоо дээрлэх гээд бүлэдэх гээд тэгэд дахиад нэг далтыг гэсэн далаа авчих юм байна инкод дахиад тий хүчснээ хаачдаг яаж ингэж байгаа юм бөөмөд мань хүн тий ингэж асуудаг байхгүй юу бидний ихлээ ихсэн үү гэсэн чинь мань хүн тийм ээ л гэсэн тэгсэн чинь шууд зодох гээд энэ бол би амгаалтаа гэж зодох. Тэгээ мань Kyoto үгүй хүчрхийл юм шийдэхгүй гэж балаа нэг чам итгэхгүй байна гэдэргээл юм тийм яриад мань Kyoto гондорч байгаа байхгүй юу. Ингээ амар тий харамсаад клубта буцаа иртэл амар гол цэвэрлсэн байсан. Тэгэл харамсандаа нэг Tetsuki-гээс нь асуудаг байхгүй юу. Kyoto энд байна уу гэд. Тэгсэн чинь нөгөө түн ирээгүй байхгүй байна гэд хэлдэг. Нөгөө гурав биш дээ. Хоёр удаа холж байгаа яадаг. Тэгээд тэр гурав Kyoto-д үр сансан да.
өмнө жилийн ослыг дахин хийнэ гэж муухай энийгээд идэг. Тэцгүй үннийг Куротад хэлдэг байхгүй юу? Яг үнд бол Курото дон сургуультай амар зодоо идэг болохгүй хүмүүстэй нийлтэй хөвгдөөсөн юм лээ. Тэгээд өвөөхтэй нүүж ирээд өвөө нэгээд баг амьдрал сургасан юм шиг үлээ. Амар ингээд сайн хөвгт болоод нөгөөдөөсөө хамт явдаг гэсэн хөвгтүүдээсээ зайгаа бариад зодоо ихэ болоод муу хөвгтөөсөө сайн хөвгт болсон чинь нийлдэгээс хөвгтүүд нь яга тэ ус санаад өвөөхөн дэлгүүрээс нь очоод тэгээ баахан юм ингээ эвлээс үтгцэн мэлээ л тээ. Тэгээд яг тэр үдэнд цагдаа нар ирээд тэгэд мэрхэн ингээ буруутан болцсон байхгүй юу. Энийг сонссон Курото бүр амар тий харамсаад эхэлж байгаа. Нэр бидний мөч. Тэгээ энэний дараахан Куротогийн өвөө нас орцсон. Тэгээд тэрийг сонссон Курото бүр амар яаж байгаа байхгүй юу. Харамсаад тэгээ клабын хөрөлөө явж идэл гайхах гоо гацсны зодоод тэгснэ Курото дахиад яж байгаа маа. Тэгчихээ. Тэгэл тийм миний хүний баг травм юм тэсэж байгаа шүү дээ. Яг тэр үед бас Курото яаж байгаа байхгүй эмчийн өдрөөс сэрж байгаа. Курото явах гэсэн чинь эмчийн хэлтийн. Тэр хүүхдээ ингээд яваад аж болохгүй. Чамд л муу юм болно гэд. Миний хүн яатсан толгойд тоён бөө мэт. Тэгээ яг эмчийн үгийг дагаад юм ер нь тиймдээ бэлгэд хэврээд яг калаб хөрөний үүдэнд ирдэг байхгүй юу. Доош хараад дээш харсан чинь самсыг ухаагаад тавьсан байдаг. Нүднээс нь мөлмөс гараад шууд захиалын өрөөл явж байгаа байхгүй юу. Манай калабын шинэ гисэн байгаамаа. Калабын өрөөнд явж байхад энгийн үзэгдлээ гэж хэлээд аварч байгаамаа. Яг тэр үед нь бас нөгөө гурав хэрэгээ илчилдэг. Тэг яхаа илчилсэн юм бэ гэхээ тий. Яаж тийм мэдгүй. Хэрэг илчилсэн юм бэлээ. Куротод баярлаа гэж хэлээд тэгээд тэр сургуулиасаа гарч байгаагаар ихтэй ингээд өгсөж байна. Одоо бараг 150 гаруй чаптер явсан байгаа манга. Тэгээд энэс бас бүр зөндөө үйл явдал байгаа гэсэн. Тийм болохоор өөрөө уншаарай, өөрөө үзээрэй. Энэ биш бол зүгээр үзэх сэтлийг чинь төрүүлэх зорилготой шүү заа. Нэ.